зээл зэрэглэлийн оноонд одоо яаралтай нөгөө зээлийн мэдээллийг хүлээж авсан даруйд өөрчлөлт ордог болох гэсэн ажил байсан. Энэ ажлын хүрээнд зээлийн мэдээллийн үйлчлэх үзүүлэгч этгээдүүдтэй ерөнхийдөө өрөө даалгаврыг хөргүүлээд зээлийн мэдээллийг хүлээж авсан даруйд одоо иргэний зээл зэрэглэлийн оноо нь тэр даруйд өөрчлөлт нь ордог болсон байгаа. Өмнө нь бол ерөнхийдөө зээл төлөлтөөс хамаарат сард нэг удаа өөрчлөлт ордог байсан. Зээлийн мэдээлэлтэй холбоотой иргэдээс ирдэг гомдол мэдээллийг нэг шугамар яг нөгөө явцыг нь бас иргэндээ мэдээлдэг систем одоо тийм цахим системийг хөгжүүлэлтийг хийсэн. Энэ нь хийгдснээр нэгдүгээр иргэдийн одоо зээлийн мэдээлэлтэд ирүүлж байгаа гомдлыг ерөнхийдөө ямар байгууллага хариуцах ёстой юм одоо зээлийн мэдээллийг нь тухайн санхүүгийн байгууллага хариуцах юм уу эсвэл Монгол онц талаасаа шийдэх юм уу тэрийг нь цахимаар мэдээлдэг системийг E-Mongolia болон Захин хөгжлийн хамтараа хамтраад бид нар E-Mongolia платформ дээр хөгжүүлэлтийг хийгээд 9 сарын сүүлдэхэд ерөнхийдөө ашиглалтанд орохоор бэлтэн болгосон байгаа. Хамгийн чухал ажлуудын нэг нь юу вэ гэхээр зээлийн мэдээллийн зээл зэрэглэлийн оноонд одоо иргэний одоо үүрэн телефоны төлбөр болон хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхөй болж байгаа. Одоо бол ерөнхийдөө зээл зэрэглэлийн оноо зөвхөн зээлийн мэдээлэл одоо холбогдох зээлтэй холбоотой мэдээлэл, зээлийн төлбөр тэдгээрээс нөгөө нэг зээлийн түүхэн дээр суурилж зээл зэрэглэлийн оноо тогтно. Өөрийн телефоны төлбөр болон бус хэрэглээний төлбөр нь зөвхөн зээлийн мэдээллийн лавлагаан дээр тухайн хүний одоо өр төлбөр хэсэгт нь харагдахаар зохицуулалт нь орсон байгаа.